Энэ залуу ердөө 24 наснда түүхэнд хамгийн залуу өөрийн хүчээр тэр бүмтэн болж чадсан юм. Түүний бизнесийн замлал нь пуучин шиг хурдтай өссөн билээ. Тэрээр 17 настайдаа технологийн компанид дадлага хийж 19 настайдаа MIT-г орхин бүр компанийхаа нэрийг сонгохоос өмнө 4 сая долларын хөрөнгө оруулалт авсан. Дөнгөж 5 жилийн дотор түүний стартап нь автомат машинуудыг ажилуулж цэргийн танталтын бичлэгүүдийг тэмдэглэж дэлхийн хамгийн хүчрхэг хиймэл оюуны моделийг чимээгүйхэн сургаж байлаа. Харин 28 наснда тэрээр Meta компанид орж хамгийн нууцлаг хиймэл оюуны лабораторийг нь удирдахаар болсон юм. Түүний ард ухаалаг бүтээлч инновацийн түүх бий. Америкийн технологийн түүхийг аль хэдийн өөрчилж цаашид өөрчилсөөр байх хүн байгаа юм. Энэ бол Александр Ванг. Өнөөдөр бүгдээрээ түүний түүх болон загварын хөндийгөөс хол хаа өсөн цөлөөс гаргаа гэсэн тухай ярилцъя. Тэрээр Лос Аламос гэдэг хотод өссөн. Хэрвээ та Оппенхаймер киног үзсэн бол цөмийн бөмбөг туршихын тулд шинээр бүтээсэн хот байдаг шүү дээ. Тэнд л энэ залуу өсөж. Лос Аламос нь дэлхийн 2 дугаар дайны үед анхны атом бөмбөгийг бүтээсэн газар гэдгээр алдартай. Харин 1997 онд Ванг энэ газар төрсөн юм а. Энд бол түүний гэр орон байгаа юм. Түүний эцэг эх хоёулаа Лос Аламосын үндэсний лабораторид физикчээр ажиллаж байсан бөгөөд бяцхан Алекс шинжлэх ухааны сонирч зангаар дүүрэн орчинд өсөж төрнжээ. Түүний ангийн хүүхдүүдийн эцэг эх нь болохоор буужингийн инженер, хиймч, плазмагийн судлаач гээд өдөр тутмын амьдралдаа технологи, сансрын асуудлуудыг шийдэж суудаг хүмүүсийн хүүхдүүд байлаа. Гэхдээ тэгэхэд л мэдээж хэрэг оройн хоолны ширээний ард оддын плазмын тухай яриа, янз бүрийн цөмийн туршилт гээд тиймэрхүү зүйл яригдана. Харин Вангийн хувьд энэ бол жирийн хэвийн зүйл байсан бөгөөд эдгээр нь түүний оюунд нэгэн хүчтэй санааг суулгажээ. Ванг бага наснасаа л эхлэн асар их өрсөлдөх зан чанарыг харуулж ирсэн байна. Гэхдээ энэ нь спортын талбай дээр биш ээ, харин анги танхимд илэрдэг байв. Өсвөр наснда түүний математик шинжлэх ухаанд үзүүлсэн авиасыг бол үгүйсэх аргагүй болжээ. Тэрээр Нью Мексиког төлөөлөн үндэсний хэмжээний математикийн олимпиадад оролцож тоо томшгүй цагийг код бичих сургуулийн хөтөлбөрөөс давсан мэдлэг эзэмшихэд зарцуулсан байна. Ахлах сургуульд байхдаа түүний авиас нь анхудаа загварын хөндөд дадлага хийх боломжийг нээж өгсөн байна. Тэрээр зуны үйлрэл асуулт хариултын томоохон технологийн компани болох Quorad програм хангамжийн инженерээр дадлага хийж Bay Area-д нүүж ирсэн юм. Энд л тэр Quorad-гийн гүйцэтгэх захирал Facebook-ийн хуучин технологи хариуцсан захирал Адамтай танилцж тэр түнд удалгүй зөвгөн шиг хэрэгжих нэгэн зөвлөгөө өгсөн байна. Түүний хэлсэн үг нь болохоор их сургуулийн 4 жил бол хайрын хугацаа мөртлөө төлбөрийг нь бодвол хитрхи үнэтэй гэсэн агуулгатай үгийг хэлсэн байна. Энэ үг Вангийн толгой тоногшин үлдсэн бөгөөд их сургуульд ороход нь салахгүй дагалджээ. Гэхдээ тэр үнийг тэр дорн хэрэгжүүлэхэд тухайн үедээ төсөөлөөжгүй байна. 2014 онд Александр Ван нэр хүндтэй Массачусетсийн технологийн институт буюу MIT-д хэлсэн орж дэвшилтэд компьютерийн шинжлэх ухаан хиймэл оюуны сургалтанд шумбан ороход бэлэн байлаа. Тэрээр бол эхэндээ гайхалтай сайн оюутан байв хичээлдээ шүү дээ. Нэгдүгээр курстэл магистрийн төвшний машин сургалтын бүх хичээлүүдийг судалж гүйцэв. MIT-гийн эрчимтэй хичээл сургалтанд хичнээн дуртай байсан ч гэсэн түүнийг өөр зүйл дуудаад л байлаа. 2016 оны ихээр хиймэл оюун ухааны түүхэнд нэгэн томоохон эргэлтийн мөч болсон юм аа. Тэр нь юу гэхээр AlphaGo хэмээх хиймэл оюун ухааны програмыг Английн DeepMind компанид бүтээсэн бөгөөд хэдхэн жилийн дотор Google худалдан авсан байв. Энэ програм нь эртний стратегийн томоохон тоглоом болох Go дамын дэлхийн аврагтай тулгарсан юм. Шатрынхнаас хэд дахин илүү нарийн төвхтэй хүний зүүн совинг шаарддаг ямар ч хиймэл оюун ухаан машин лернинг эзэмшиж чадахгүй гэж олон 10 жил итгэж ирсэн ийм тоглоом байна. Энэ үйл явдлыг сая хүн анхааран үзсэн бөгөөд хүн ба машины өрсөлдөөн анхудаа л энэ талбарт өрнжүү бэлэгдэл болсон юм. Гэтэл бүгдийг гайхшруулсан DeepMind-ийн AlphaGo анхудаа Go дамын дэлхийн аврагыг алж 5 тоглолтын 4-т нь ялваа. Энэ бол зүгээр нэг технологийн мэдээш байлаа. Харин Вангийн хувьд нэгэн ухаарлын мөч байлаа. Юу гэсэн үг вэ гэхээр хиймэл оюун ухаан хэнэж төсөөснөөс илүү хурдтай хөгжиж байгааг харуулсан хэрэг. Тэр хаврын турш AlphaGo компани ялтын утга санаа тархинд нь суусан 19 настай Ван зөрөгтэй шийдвэр гаргав. Тэр нь юу гэхээр MIT-гийн их сургуулийн эхний жилдээ дөнгөж дуусгаад сургуулаа орхихоор шийдэж код бичих чадвартай итгэлтэй тэрээр багш мэргэжлүүдийн дэмжлэгтэйгээр шууд Бостон хотоос Сан Францискоор үндэсэн өөрийн компани үндэс үүрэг тавихаар зориглол ирсэн юм. Гэхдээ түүнд бизнес төлөвлөгөөч байгаагүй. Бүр компани нэрч байгаагүйгээ боддоо. Гэхдээ түүнд нэгэн итгэл өмшил байлаа. Хэрв хиймэл оюун ухаан ирээдүй бол би заавал оролцсон гэсэн байв. Ингээд MIT-гийн эхний жилиг дөнгөж дуусгасан 19 настай Алекс Ван загварын хөндийн шилдэг стартап хурцгууруулах Y Combinator-т өргөдлөө өгчээ. Тэрээр боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнтэй бас харин хүсэл эрмэлзэлтэй өсөглөн залуу байваа. Баахан л дутуу боловсруулсан санаагаар дүүрэн дэвтэртээ ирсэн юм. Тэр үед Y Combinator-ын тухайн жилийн эсэлтэнд түүний таньдаг нэг хүн байлаа. Тэр нь Lucy Go. Тэр бол Quorad дээр танилцсан инженер өх юм. Авиаслаг эрчимтэй түүнээс юрдөө хитгэн насаар эгчмэд Lucy мөн сургуулаа орхисон байваа. Тэрээр Carnegie Mellon их сургуулиас гарч том мөрөдлөө хөөгөр бэлэн болсон байв. Ингээд тэд хамтран ярилцаж эхэлжээ. Тэдний санаа бол аппликейшн ч биш, сошиал медиач биш, харин хиймэл оюун ухаан бодит ертөнцид ажиллахын тулд туслах үнэхээр хэрэгтэй зүйл байлаа. Тэгээд тэдэнд нэгэн санаа гинт буусан юм. Тухайн үед бол бүгд л хиймэл оюун ухааны загвар модель бүтээхээр уралдаж байв. Илүү ухаалаг алгоритм, илүү их тооцоолох хүчин чадалтай, сайжруулсан GPU гэвч бүгдд нь нэг зүйл додогдож байсан. Хамгийн энгийн зүйл. Тэр нь юу вэ гэхээр өндөр чанартай дата өгдөл байв. Алекс Ван Quorad дээр дадлага хийж байхдаа болон MIT-гийн лабораториуд тарсан нэг зүйлээ санав. Багууд асрах боломжтой хиймэл оюун ухааны сүлжээ зохион байгуулж бүтээж исэн ч гэсэн тэд нар харин зүгээр л зураг тааглах, аудио бичлэг тайлбарлах, эсвэл өгөгдлийг цэвэрлэхэд хэдэн 7 хоногоо алдаж суудаг байв.
Энэ асуудлыг ихэнх нь анзаараагүй үлдээсэн бололтой. Харин тэр мөчид Вангд нэгэн санаа бүрэлдсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэрв бид химэл оюун ухаан зориулсан өгөгдлийн дэд бүтцийг байгуулбал яах вэ? Зөвхөн химэл оюун ухааны шинжилгээг дэмжих биш, харин уг үндсээс нь дэмжин хүч өгөх компани гэж дотроо бодсон байна. Ингэж л Y Combinator-ын байшингийн урд Scale гэх санаа төрсөн билээ. Тэдний ноорог цаасан дээр нэгэн алсын хараа тодорч гисэн юм. Ухаалаг програм хангамжийг дэлхийд даяар хүний оролцоотойгоор тааглах буюу шошиглох үүнтэй ослуулсан платформ юм. Хүний гараар өгөгдлийг их хэмжээгээр тааглуулж процессыг хурдан нарийн үр ашигтай болгох ухаалаг хэрэгслээр тэтгэх ийм системийг бодж авсан байна. Тухайн үед тэд хараахан юу болохыг мэдээгүй ч гэсэн дараа нь энэ химэл оюухан сургалтын өгөгдлийн AWC гэж нэрлэгдэх зүйл болжээ. Нэгсэндөө Amazon веб сервертэй зөвлөж байгаа хэрэг. Тэдний санаа хурдтайгаар ирчийг авба хөрөнгө оруулагч ч гэсэн үүнийг анзаарч эхэллээ. За тэгээд хөрөнгө оруулагчдын нэг болох Accel компани Дэн Левин гэх залуу үүсгэн байгуулагчтай нь уулзаад тэдний санаа олон сэтгэлгээнд үнэхээр гайхширчээ. Дээр нь тэрээр 4.5 сая долларын хөрөнгө оруулалтын чек бичиж зогсонгүй бүр өөрийнхөө зориг төр хувьс болгон өгөхөөр санал болгосон байна. За тэдний бүтээсэн Scale AI компани бол зүгээр нэг санаа биш ба. Энэ бол жинхэнэ компани болсон. Тэгээд Александр Вонг дипломгүйгээр үл мэдэгдэх нэгэн ертөнц рүү эхний алхмаа 50 орсон байна. Химэл оюун ухааны загвар бүрт 3 үндсэн бүрэлдэхүүн ордгоо. Эсвэл үүнийг 3 баганч гэж нэрлэж болно. Нэгдүгээрт бол тооцоолох хүчин чадал, хоёрдугаарт нь өгдөл буюу дата, гуравдугаарт нь алгоритм. Химэл оюун ухааны хөгжлийн түүх гэдэг бол эдгээр 3 толгуурт багныг хамтдаа зэрэг хөгцөөр ирсэн түүх гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл танд асар их тооцоолох чадвар хэрэгтэй. Гэхдээ түүнтэй хамт алгоритмын дэвшлүүд шаардлагатай байдаг. Мөн энэ бүгдийг тул зогсоох өгдлийн баг нь хэрэгтэй байдаг. Эндээс үндэслэж Scale AI-гийн бизнес модель нь химэл оюун ухаанд өгдлийн дэд бүтцийн платформ хэлбэрээр бий болсон юм. Энгийнээр тайлбарлах юм бол Scale компани үйлчлүүлэгчдийнхээ бохир ажлыг нь үүрч өгдөг гэсэн үг. Зорилго нь гэвэл үйлчлүүлэгчид зөвхөн програм хангамжуулан алгоритм хөгжүүлэхэд төвлөрөх боломж олгон уул аваа шиг их байгаа түүхийн өгдлийг боловсруулж сургалтын цэвэр багц болгож ажлаас чөлөөлөх явдлаа. Нэгсэндээ хоол их жорын амтах боломжийг олгоод төмс арилгах ажлыг нь эднийг хийж байгаа гэсэн үг. Үүний тулд Ванг дэлхийд даяар хүмүүсийг ажилд авч зохион байгуулсан байна. Тэд зураг тааглах, 3D мэдрэгчийн өгдлийг тайлбарлах, аудио бичлэгийг хөрвүүлэх, ямар ч төрлийн AI төсөл хэрэгтэй бүхий л ажлыг хийж байлаа. Мэдээж хэрэг эдгээр ажлыг Scale компани өөрийнх нь алгоритмууд дэмжиж ажлыг илүү хурдан нарийн хийх боломжийг олгож байсан ба нэгсэндээ хүн ба машин хамтдаа ажиллаж химэл оюун ухааны системүүдийн шатууныг угсардаг байлаа. Санаа нь ойлгомжтой, суурин гайхалтай байсан ч Алекс Вонг хаанигтээс эхлэх хэрэгтэй болсон юм. Тиймээс эхлээд Scale компани өөрөө өгч автомашинуудын салбар руу чиглэв. One болон Go 2 автчлуудлын стартапуудыг мэдрэгчээс асар хэмжээний өгдөл цуглуулдаг түүнийг тааглах, ангилах хүчин чадмал тутамг байгааг ойлгосон. Scale компани яг тэр хоосон цаг бөглөхөр орж ирсэн юм а. Ингээд тэд ихэнх үедээ General Motors, Uber-ийн өөрөө өгч машинууд мөн Google-ийн Waymo зэрэг томоохон тоглогчтой гэрээ байгуулж чадав. Бүр нэг гэрээ Apple компани өөрөө өгч машины нууцлаг нэгэн хөтөлбөр байсан шүү дээ. Тэрнтэй бүр өгдөл тааглах ажилд 10 сая доллароос дээш тавсан хүнтэй гэрээ хийж чадав. Энэ үеэс эхлэн Scale AI компани ажилчдаа дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэхийг чиглэсэн өөрийн хэрэгслүүдийг нэвтрүүлж эхэлжээ. Удалгүй тус компани өөрөө өгч машин бүтээдэг компаниуд зориулж өндөр чанартай сургалтын өгдөл боловсруулахад бүрэн зориулагдсан 15 хүний багийг бүрдүүлжээ. Ийхүү тулгамцсан асуудлыг шийдэж чадсанаар Scale AI компани автомат жолоологотой машины салбарын салшгүй нэг хэсэг болжээ. Тэр жилдээ Scale AI компани Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамтай хамтарсан Project Maven төсөлд нэгдсэн юм. Энэ санаачлагын зорилго нь болохоор цэргийн дроноос цуглуулсан асар хэмжээний дата зураг бичлэгийг химэл оюун ухаанаар хурдтай шинжлэх явдал байв. Өөрөөр хэлбэл нисгэгчгүй онгоцны бичлэгээс автомашин барилга байгуулж хүн гэх мэт объектуудыг бод цаг хугацаанд автоматар танихад чиглэсэн төсөл байна. Ингэж тэд Америк нэгдсэн улсын цэргийн шинжээчдэд ажиллах үн зөв мэдээллийг хүргэж чадхаар болсон байна. Ажил авахын ирээр Scale AI компани нэр хүнд өсөөд үйлчлүүлэгчийн тоонч нэмэгдэж зөвхөн автомашины салбараар хязгаарлагдахгүй болов. Pinterest, PayPal, Etsy, Toyota болон бусад олон компаниуд өгдлийн үйлчлэг авах зорилгоор гэрээ байгуулжээ. Ингэж явсаар 2019 онд компани жилийн орлого нь 40 сая $40 төрөв. Хөрөнгө оруулалтын сангууд улмал хамтрахыг зорж байлаа. 2019 оны 8 дугаар сард технологийн тэр бомтон Питер Тейлин сан $100 сая хөрөнгө оруулалт хийснээр Scale AI компани үнэлгээ $1 тэрбум давж аль биесээр Unicorn стартап болов. Хамгийн сонирхолтой нь үүсгэн байгуулагчнаас ердөө 3 жилийн дараа Александр Вонг 10 оронтой үнэлгээтэй компанийг удирддаг болсон байлаа. Тэрээр 20 настай мөртлөө өөрөөсөө 13 насаар ах хүмүүсийг ажилд авч удирдах байв. Харин түүний хувьд энэ бүхэн зөвхөн эхлэлийн тохиол шиг санагдаж байлаа. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр та энэ комьюнитид орсноор юу болж авах вэ гэдгийг дүрдээ. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг, хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээд явцын дунд бол комьюнитигаар бүүндээ уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л явах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үзэж дууссан хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувь хүнд хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа.
Тэгэхээр та хүн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэгдэх тусам үн хажим нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан community дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. Тэр ондоо Алекс Ванг өөрийн өвөг дээдсүүдийн нутаг болох Хятад улсад очисон бөгөөд тэнд харсан зүйлс нь бүхнийг өөрчилсөн юм а. Загварын хүндэд AI нь ёс зүй туршилтын загваруудын талаар хэлцэж яваад Хятад улс нь аль хэдийн хиймэл оюуханыг бодит дэд үтцэх хяналт цэргийн системүүдэд нэвтрүүлчихсэн байлаа. Хятадын мэргэжилтнүүд хиймэл оюуханы гайхалтай төвчлүүдийг үзүүлсэн боловч эдгээр технологиудыг хэрхэн ашиглах талаар асуултанд бүдэг бадаг зайлсхийн хариулт өгчээ. Энэ мөчтөл Вангийн сэтгэлгээнд эргэлтийн зэг болсон байна. Тиймээс тэрээр компанийнхаа эрхэм зорилгоо илүү өргөн цар хүрээтэй болгож чадав. Америк нэгдсэн улсууд хиймэл оюухан тэргүүлэх байр суурь хадгалах нь дараагийн томоохон хэрэглэж болохоос дутхгүй чухал стратегийн байр суурь болж хувирсан юм. Вангийн удирдлагадоор Scale AI компани Америк нэгдсэн улсын засгийн газартай хамтарсан төслүүд дээр ажиллаж эхлэв. 2022 гэхэд Батлан хамгааллын хамтаа анхны гэрээг байгуулж агаарын зураглалыг хиймэл оюунаар шинжилэхэд тусалцаа үзүүлв. Дараагийн жилүүдэд Scale AI компани маш олон чиглэлд орвоо. Жишээд үрдэх юм бол дайны бүс нутагт тохирлын үнэлгээ их. 2020 оны Украин улсад болж байгаа дайны үеэр хиймэл дагуулын өгдлөөр сүйтгэн байрлалуудыг илрүүлэх. Цэргийн аюулгүй сүлжээнд зориулж Donovan нэртэй тусгай том хилний загвар зэргийг байршуулсан болно. Ийм томоохон том төсөл ажлууд авсан залуу үсгэн байгуулагчийн хувьд нэгэн зэрэг нэр төрийн өрийг байсан ч гэсэн бас их асар их дарамтыг дагуулж байсан байна. Scale AI компани замнал бол загварын хөндийн 91 компаниас үндэсний аюулгүй байдлын стратегийн тоглогч болон хувирсан байна. Ер нь бол Alex Wang-ийн байгуулсан компани бол өөрсдөө адилхан стартапуудтай хийх тэмцэл биш, харин бүр энэ халиад геополитикийн өрсөлдөөн болж хувирсан байдаг. Ингэж явсаар ердөө 24 наснда тэрээр цоврал хөрөнгө оруулалтуудынхаа ачаар Scale AI компани дахь өөрийн эзэмшлээрээ дэлхийн хамгийн залуу өөрийн хүчээр хөрөнгө босгосон тэр бумтан гэж Forbes сэтгүүл түүнийг 30 наснаас доошх жагсаалтандаа оруулж шинэ үеийн технологийн суутан хэмээн гарчигтайгаар харуулсан байна. Гэвч эдгээр зүйлс бол Вангийн хувьд дөнгөж эхлэл, тэдний компани хувьд ч гэсэн дөнгөж эхлэл байсан. Тэдний асын арга бол зүгээр л Scale AI компаниг хиймэл оюуханы хувьсгалын зүрхэнд нь байрлах урт хугацааны платформ болох явдал байв. Олон жилийн турш өгөгдлийн шугамуудыг боловсруулсан нэр их хөдөлмөрийн үр дүнд хиймэл оюуханы бүх санаачлага чатботоос эхлээд дүрс бүтээх үүсгэх хүртэл бүгд цэвэр нарийн таагалсан, ангилсан өгөгдөл шаардлагатай болсон байна. Яг энэ бүүн болсон үед л тэдний компани яг бэлэн байж хэрэгтэй зүйлийг нийлүүлснээр хиймэл оюуханы тесрэлтийн төвд өөрсдийнхөө компаниг авч чадсан юм. Маш олон технологийн томоохон компани энэ дунд ChatGPT-ийн OpenAI компани мөн Facebook-ийн толгой компани Meta компани ч гэсэн өөрсдийн хиймэл оюуныг сургахад Scale AI компани цэвэрлсэн дата өгдлүүдийг ашиглаж байна. 2024 оны сүүлээр ихэд генератив хиймэл оюуханы халуурал хөрөнгө оруулагчдыг сонирхлыг улам бадрааж байв. Үүний үр дүнд 2022 оны 6 дугаар сард Александр Ванг шинэхэн гэрээгээ баталгаажуулсан юм. Scale AI компани Amazon, Nvidia бүр Meta хүртэл багтаасан хүчрэх хөрөнгө оруулагчдын бүлгээс $1 тэрбум шинэ хөрөнгө оруулалт татжээ. Ингэснээр компанийн үнэлгээ нь бараг 2 дахин өсөж $14 тэрбум хүрч түүнийг дахин тэрбумтан болгосон билээ. Александр Ванг хэмээх энэхүү залуу өнөөдөр дөнгөж 20 гаруй насны төгсгөл рүү төгөж явна. Тэрээр дэлхийд даяар 700 гаруй хүнд ажлын байр болгодог зөвхөн Fortune 500-ийн аваргуудтай ажиллаа зогсохгүй. Америк нэгдсэн улсын засгийн газрын хиймэл оюуханы стратегийг тодорхойлоход нөлөөлдөг компаниг үүсгэн байгуулагч болсон байна. Scale AI компани эрүүл мэндийн захин худалдаа, санхүү, тээвэр зэрэг бүхий салбарт хиймэл оюуны хөгжлийг хурцгаж буй даалдаг хүчин болон хувирсан байна. Хиймэл оюуханы шинэ дэвшний талаар ярьж байгаа компани болгоны тухайн сургаж байгаа модель болгоны ард нь Scale AI компани гаргасан өгдлийн зам байхыг үгүйсэхгүй. Тэрээр Америк нэгдсэн улсын генералууд болон бодлого тодорхойлдог хүмүүст хиймэл оюуханы чадамжийн талаар мэдээлэл өгч дэлхийн эдийн засгийн форумд хүртэл илтгэл авч байсан. Ингээд 2025 болоход тоглоом нэлээд өөрчлөгдсөн байлаа. Meta компани Scale AI компани хувьцааны бараг талыг эзэмшгээр буюу $15 тэрбум нийлүүлэхээр төлөвлөж байв. Ингээд 2025 оны 6 дугаар сард Александр Вангийн нэгэн цагт холоос харж биширдэг байсан авраг компани болох Meta компани Scale AI компанид $14.3 тэрбум хөрөнгө оруулж компани 49%-ийг нь худалдан авсан байна. Марк Цукерберг үүнийг маш сайн анзаарч энэ компанид хөрөнгө оруулжээ. Харин нүүсэн байгуулагч Ван бол өөрийнхөө хувьцааг зараад мөнгө аваад гараагүй. Тэр бүр шат ахиж гүйцэтгэх захирлын суудлаа орхиж Метад нэгэн шин супер оюун ухаантай лабораторийг өдөрт харуулсан байна. Энэ бол ирээдүйн хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны бүтээх элит нэг ч өгөөд Ван албан ёсоор шинэ хадлавлаа эхлүүлж Meta компанид ажилд оров. Мэдээж хэрэг Scale AI компанийнхаа удирдах зөвлөлд байр суурь хадгалан авч үлдсэн. Зуныхаа дадлагаар Quora компани дээр зураг шоширлон тааглаж сууж байсан өсвөр насны хүүгээс эхлээд цэргийн төвчний хиймэл оюуханы дэд үтс зохиож одоо Meta компани хамгийн том хиймэл оюуханы хөтөлбөрийг удирдах байгаа Александр Вангийн талаар бүгдээрээ өнөөдөр ярилцлаа. Тэрээр ердөө 28 настай ч гэсэн бидний амьдрч ертөнцийг өөрчлөхөд гар бие оролцоор байна. Цааш ч гэсэн тэгэх бах. Ингээд дараагийн удаа илүү сонирхолтой түүхийг сонсох хүсвэл та бүхэн лайк дараад хүлээж аваарай. YouTube задлан ном M-Book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо.